таны ирээдүйг тодорхойлох нэг сонголт. Шоргоолж уу, царцаа юу? Хэрвээ та олсон бүхнээ өнөөдөртөө идэж ууж үрж дуусгадаг бол маргааш таныг хэн ч аврахгүй. Хэрвээ таны амьдрал зөвхөн баяр ёслол, барих дарс, хяналтгүй амралтын өдрүүдийн эргэн тойронд эргэлддэг бол та хизээч урагшлахгүй. Олон хүн ингэж өөрийгөө тайвшруулдаг. Маргааш өгөхэд юу ч авч явахгүй. Хоосон ирээд хоосон буцна. Эцэст нь бүгд л нэг нүхэнд орно. Тийм ээ, бид юу ч үгүй ирдэг, юу ч үгүй буцдаг. Гэхдээ энэ үнэн хариуцлагагүй амьдрах шалтгаан биш. Ирээдүгээс зүхтах зөвшөөрөл биш. Амьдрал үнийг хэдэн зуун жилийн өмнө маш энгийн нэгэн түүхээр бидэнд хэлчихсэн. Шоргоолж ба царцаа. Шоргоолж өдөр бүр хөдөлмөрлөж, бүтээж, хуримтлуулж байлаа. Харин царцаа тэр зугаацж, өнөөдрөөр амьдарч, дээд зэрэглэлийн амьдрал мөрөөдсөөр байв. Тэр инээж шоолж хилдэг байсан. Тэнийг шоргоолжоо. Маргааш өгөхэд юу ч авч явахгүй шүү дээ. Гэтэл өвөл ирсэн. Өвөл бол зүгээр нэг улирал биш. Өвөл бол бодит байдал. Царцаанд ороох дулаан байр байсангүй. Идэх хоол байсангүй. Ямар ч төлөвлөгөө байсангүй. Тэгээд тэр шоргоолж дээр очиж гуйв. Надад туслаач. Битгий муухай аашил. Битгий аминчхан бай. Хуваалцах хэрэгтэй шүү дээ. Шоргоолж дулаан үрнээсээ ингэж хариулав. Намайг шоолж байсан хүн чи биш билүү? Маргааш өгөхэд юу ч авч явахгүй гэж хэлж байсан чинь одоо хаана байна? Амьдралд өвөл заавал ирдэг. Тэр сануулдаггүй, асуудаггүй, өршөөдөггүй. Тэр л үед хэн бэлтгэлтэй байсныг, хэн хоосон мөрөөдөлд итгэснийг тодорхой харуулдаг. Тиймээс одоо асуулт маш энгийн. Та хэн байх вэ? Царцаа юу? Эсвэл шоргоолж уу? Гэр бүлээ бод. Өөрийгөө бод. Маргааш танд өнөөдрийн шиг их хүч байхгүй. Маргааш та илүү хөгшөрнө. Маргааш та өнөөдөр чадаж байгаа бүхнээ хийж чадахгүй болно. Тиймээс асуулт ганцхан. Та үтэл насаа яаж ухтмаар байна вэ? Амьдралд азгүй тохиолдолд гэж бараг байдаггүй. Харин шийдвэрүүд л байдаг. Өдөр бүрийн шийдвэр. Чимээгүйхэн гаргасан шийдвэр. Хинт ч хэлээгүй ч өөртөө үнэн байсан шийдвэрүүд. Тэд хуримтлагцаар таны ирээдүйг бүтээдэг. Өнөөдөр таны хийж байгаа зүйл маргаашийн таны амьдрал юм. Сонголт одоо таны гарт байна. Өнөөдөр, яг одоо